газрын гаваас мэдчилж байна. Мэлми тунгалаг өлмий бат лагшин амгалан үл сөндрөв. Ансаг тай. Тэмэн дээр дэгжи, тэр газар ягжи, бараан дээр багжи, барьсан хойно ясан дугуй. Тэр юу вэ? Мянга нэгэн шөнийн үлгэр. 1-р хэсэг. Улсын хэвлэлийн газар эрхлэн Улаанбаатар хотноо 1985 онд эрхлэн хэвлүүлсэн 2 дахь удаагийн хэвлэл. Орос хэлнээс орчуулсан Испатра. Редактор Г. Амар. Шахрияар Шахзэман хэмээх ах トゥ 2 хааны үлгэр. Өгүүлэх юм уу? Эрт үрдийн цагт энэтхэг болон хятадын арал дээр ам сахих зэрэгтэй албат олон зарцтай эртний сасан хааны удмын нэгэн хаан байжээ. Тэр хаан 2 хүүтэй юмсанжээ. Нэг нь эр бие гүйтсэн, нөгөө нь идэр залуу бөгөөд хоёулаа ихэд баатар зоригтой атал ахан дүүгээсээ алдар гавьяагаар арай илүү байжээ. Ах нь улс гүрнээ эзэгнэж албат хэрэгтэй захиран нутаг хушуу улс гүрэндээ их л хүндтэй бүлгээ. Ахыг нь Шахрияар хаан, дүүг нь Шахзэман хаан гэдэг билээ. Шахзэман хаан Перс газрын Самаркандыг захирах бүлгээ. Ах トゥ 2 тус тусын нутаг хушуун цойрон сууж албад иргэдтэй ивэлтэй сайн гэгдэж амар жарган суусаар 20 жил болов. Ах хаан нэг өдөр дүүтэйгээ уулзъя гэж бодоод явж дүүг минь авчир гэж шадар сайддаа зарлиг буулгажээ. Шадар сайд нь эзэн хааныхаа зарлигийг ёсоор болгон явж Самарканд балгад 9 мэнд хүрч Шахзэман хаанд амар амгалан айлтгаад ах чинь чамааг ихэд санаж нэг хүрчирж уулзна уу гэж байна гэсэнд Шахзэман даруй зөвшөөрч аян замд бэлдлээ. Асар майхнаа ачиж тэмээ маллаа хөллөж зарц сахиулаа бараа болгоод шадар сайддаа улс гүрнээ захиж үлдээн ахын нутаг ус руу их аянд мордлоо. Шүн дундын үе шүлэг нойрны ихэнд нэгэн чухал юм гэртээ марцснаа санан буцаж ордон өргөөндөө орвол аваал гэргийн өөрийн албад нэгэн хар арьст боол зардсан лугаа тэврэлдэн норсож байхыг хараад дотор нь харанхуйлан намайг бүгс өндийхэд ингэж байгаа юм. Хэрв урт удаан аянд явбал энэ муу өлөг чинь ямар шүү байх нь вэ? Хэмээн бодоод сэлмээ суглан хоёулын толгойг тас завчин алаад даруй мордож хөсөг дээрээ ирж ахынхаа нутаг хүрэх аян замд оржээ. Ахын хотноо ойртмөгц элч илгээж би очиж явна гэж хэлүүлсэнд Шахрияар хаан урдаас нь тосож амар мэндийг мэдэж нэн их баярлжээ. Дүүгээ ирлээ гэж хот орноо гоё чимээд зэрэгцэн сууж энэ тэрийг хүүрнэлдэн баясах атал Шахзэман хаан гэргийгээ алснаа дурсан санаж их уу гашууд автаад царай нэг л цонхгор бие нь нэг л сул байжээ. Орон нутгаасаа холдоод санаа сэтгэл нь зовиртой байгаа байлгүй гэж бодоод ах нь юу ч хэлсэнгүй. Сүүлд нэг өдөр миний дүүгийн бие нэг л сул царай нэг л муу харагдах юм гэхэд Шахзэман хаан дотор хорсоод байна гэсэн атал гэргийгээ алснаа ярьсангүй өнгөрчээ. Тэгтэн Шахрияар хаан өнөөдөр чи надтай анги өрөөнд явал та сэтгэл чин сэргэж үүний магад гэсэнд дуун явсангүй ах нь ганцаар анд морджээ. Хааны ордонд гадагш цэцэрлэг тийш харсан нэгэн цонх байдаг ажээ. Шахзэман хаан тэр цонхоор юм харж байтал ордны үүд нэгдэж 20 зарц 20 боол гарч ирсний дотор ахийнх нь гэргий хосгүй үзэсгэлэнд авхаа байжээ. Тэд усан ориглоорын тэнд очиж цөм хувцас хунраа тайчаад боолчуудтайгаа зэрэглэн суусанд ахийнх нь гэргий масуудаа гэж дуудсанд нэг хар харьст боол очиж авхайг тэврэн авсанд авхайж дуртаяа тэврэлдэн
хоёул хивтэн жаргах бөгөөд бусад боолчууд ч тийхүү үйлдэн наран хэлбитэл тэврэлдэн оцолдон байжээ. Үүнийг харсан дүү хаан "Аяа аллах, миний зовлон үүнийг бодвол юу ч биш" хэмээн санаад хамаг хор шар атаа хорсол нэг мөсөн арилж хоол унданд оржээ. Ах нь анг өрөөнөөс игж хоёул нүүр учрахад дүүгийн царай туяаран гэрэлтээд хуучин зандаа орсныг үзээд "Аяа, дүү минь ээ, чиний царай базаахгүй билээ. Одоо сайхан болж юуны учир билээ?" гэхэд Шахзаман хаан өгүүлрүүн "Би хэрхэн царай алдснаа танд ярьсугай. Харин яагаад миний царай сайхан болсныг ярихгүй шүү?" Гэхдээ "Тэгвэл эхлээд юуны учир царай алдаж бие сул болсон дугаагаа яриач. Би дуулъя" гэж Шахрияр хаан өгүүлв. Шахзаман хаан өгүүлрүүн "Ай ах минь мэдэгтэн. Та намайг ирж уулз гэж шадар сайдаа явуулсанд би аян зам төхөөрч нааш гартал танд бэлэг болгон өгөх гэсэн эрдэн сувдаа гэртээ мартснаа гинэд санаж буцан очиод ордондоо орвол манай гэргий миний орон дээр нэгэн хар арьст боолууга унтаж байхуудаар хоёулаг нь алаад нааш гарсан юм. Тэгээ тэр явдлыг санахаас сэтгэл тавгүй, бие айгүй байлаа. Харин яагаад царай засарсныг ярихаас хилтрүүлэн сойрох нь гэжээ. Дүүгийн энэ үгийг сонсоод Шахрияр хаан дуу алдан "Бурхан амлая. Тэгээд яагаад гэнэт царай оров? Яриачтай" гэсэнд Шахзаман хаан өдрийн үзэж харснаа цөмийг нэгэнгүй ярьлаа. "Тэгвэл тэр явдлыг би нүдэрээ үзнэ" гэж ах нь хэлэхэд анг өрөөнд явсан болоод миний дэргэд нуугд. Тэгвэл өөрийн нүдээр үзэж үнэмших болно гэж дүүн хэлжээ. Хаан даруй аяны бүрээ татуулж цэрэг цууха асар майхантай хотын гадна гаргаад өөрөө бас нэг майхан шаалгаж суугаад "Энд юу ч болов, эс оруул" гэж зарцдаа зарлиг буулгалаа. Тэгээ зүсээ хувилгаж сэм оргон гарч ордондоо дүүдэрээ ирээд цэцэрлэг тийш харсан цонхоор харж хэсэг суутал хатан нь шивгчин эмсийн хамт гарч ирээд боолчууд лууга нийлэн мөнөөхөн Шахзаман хааны ярьсанчлан үдийн мөргөл болтол цэнгэл үлджээ. Үүнийг нүдээр үзсэн Шахрияр хаан ухаан алдтал хэлэгнэн "Одоо хоёул явж үзье. Хэрв өөр нэг хүнд ийм явдал тохиолддгийг эс олж үзвэл бидэнд хаан ширээж хэрэггүй. Ингэж амьд явснаас үхсэн нь дээр" гэлээ. Тэгээд хоёул нууц хаалгаар сэм гарч нэгэн өдөр нэгэн шөнө явтал ногоон зүлгийн дунд ганц мод дайралтав. Давс далайн эрэг дээр нэгэн горих хоржигнон урсан. Хоёул горихны уснаас ууж амран байтал өдөр болж гинэт далайн дунд тэнгэр тулам гозгор хар юм үзэгдэн нааш цаашаа эсвэ. Ах дүү хоёр ихэд айж модон давран гараад харвал нэгэн том толгойтой өндөр цээжтэй бэрд толгой дээрээ нэгэн авдар өргөсөөр гарч ирээд мөнөөхөн модны ёроолд сууж авдраа онгойлгон дотроос нь бас нэг хайрцаг гаргаж нээвэл наран лууга зүүрлэвч үзэгслэнгоо сайхан нуруутай залуухан хүүхэн гарч ирэв. Түүний үзэгслэнгоо нь яруу найрагч Атин бичснээр тас харанхуй дунд боловч өдөр мэт гэрэлтэн таван өнгийн солон тэнгэр өөд цацраанав. Гэгэн тунгалаг царай нь гэрэлт наран мандах шиг гүн шөнийн одод боловч түүний дэргэд өнгөгүй. Хувцас юугаан орхиж бие цогцоо гаргаваас хамаг гайхамшигт бүхэн түүний үзэгслэнд булаагднав. Харин атаа хорслын дунд цахилгаан мэт гялалзвал халуун нулимс гарч бороо мэт асгархажээ. Эрхмийн дээдийг эзэмдэгч чи юутай үзэгслэн бэ? Ийм гоо авхаг хормын шүн би хулгайлж жаахан унтий гэд хүүхний өвдөг дэрлэн дороо унтжээ. Хүүхэн гэнэ тэргүүнээ өргөн модны оронд хоёр хаан сууж байхыг хараад
Бэрдийн толгойг өвдөг дээрээс сэм өргөж газар тавин босоод "Үүнээс айх хэрэггүй. Бууж ирэхтэн" гэж дохио өгөхтөн. "Аяа, аллах хуршоо. Бид чадахгүй" гэсэнд "Бууж ирэхгүй бол бэрдийг сэрэж үхлийн муугаар ална да" гэжээ. Ах トゥ хоёр модноос бууж ирвэл хүүхэн өмнө нь хөвтээд намайг чанга тэрвэрж хүслийг хангахтун эс тэгвэл бэрдийг сэрэн гэсэнд Шахриар хаан ихэд дэмэж өөрийн дүү Шагцаман хаанд "Аяа дүү минь, энэ хүүхний тушаасан ёсоор чи уйлд" гихтэн "Би чадахгүй. Та урд ариулд" гэд биеэс зовох байдал үзүүлсэнд хүүхэн "Юу болов? Та хоёрын нүдэн ирэмхийг би үзэж байна. Хэрэв та хоёр надтай миний хүснийг эсвэлдвэл үүнийг сэрээлээ" гэсэнд ах トゥ хоёр тэр бэрдээс үнэхээр айн эмэгтэй хүүхний хүслийг ээлжлэн хангаж сая гүйцвэс. "Үүнийг харахтун" гэж хүүхэн өврөөс нэгэн хитвч гаргаж 570 бөгжин хэлхээ гарган үзүүлээд "Энэ юун бөгж болохыг та хоёр мэднэ үү?" Гэхдээ ах トゥ хоёр мэдэхгүй гэсэнд "Энэ бүхнийг би энэ бэрдийн өвөр дээр бусад лууга цэнгэл үлдэн авсан юм да. Та хоёр бас нэг бөгж өг" гэлээ. Ах トゥ хоёр гартаа байсан 2 бөгжийг суглан өгсөнд "Энэ бэрд намайг миний хормын шүн хулгайлж энэ хайрцагт хийгээд бас авдарт хийж 7 цойжоор цойжлон энэ давлгаалагч далайн ёроолт хайсан атал эмэгтэй хүн юу хүсвэл түүнийг хинч хорч чаддаггүйг мэдэхгүй ажээ. Эм хүний тухай нэг яруу найрагч эм хүнд битгий итэг элдэг вүүгэнд нь бүү хуурт заяанаас тэд гагцгүй заллах хорсох тавлантай хуурамч дүр сэтгэлээ хувцас юугаар халхалмой. Йосефийн амьдралаас сурвал эдний хуурмгийг мэдмүй. Эцэг Адамчин үүнээс болж үүр зайлах болсон ажгүй" гэсэн юм. Өөр нэг яруу найрагч "Хайрт хүний хараалаас дор заяагүй чимэн харин миний явдал чиний сансанд эс хүрхив. Эм хүн сэтгэлээ өгөхдөө би эр хүний эртнээс сурсныг үлдэнэм. Эмсийн царайнд автаагүй хүн л энэнийг нэн гайхах буйзаа" гэсэн юм гинлээ. Энэ үгийг сонсоод ах トゥ хоёр хаан нэн гайхаж "Ай зайлуул. Энэ бэрд бид хоёроос бүр доор заллуулжээ. Ийм явдал өөр хинтэж тохиолдоогүй биз" гэлцв. Тэгээд даруй игж Шахриар хаан ордонд ирсэнд Шахриар хаан өөрийн гэргий болшевикчин нарын цөмийн толгойг нь тас завчив. YouTube дээр газрын гаваас мэдчилж байна. 1001 шөнийн үлгэр таалагдж байвал subscribe товчоо дараарай. Тэгээд Шахриар хаан шүн болгон гинэн баг охтыг аваачиж эдлэн цэнгэж хоноод маргааш нь алдаг болсоор 3 жил болоход амтэн хүн охин хүүхдээ авч зугцаар сүүлдээ тэр хотод нас бий гүйцсэн нэгэхэн бэрч залуу охид бараг эсвэлджээ. Гэвч хаан мөнөөхөн заншлаараа нэг хүүхэн авчир гэж шадар сайдтай тушаасанд өдөржин яваад олсонгүй. Оройн их л уруу царайтай гэртээ гарчээ. Энэ шадар сайдынх 2 охинтой бөгөөд ихчийг нь Шахразада, дүүг нь Дүнязада гэдэг байжээ. 1-р хэсэг төгсөв.